Сайн өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. 2015 оны 5 дугаар сард Ванкуверийн хамгийн баян хорооллоос 911 рүү нэг дуудлага ирсэн. Хинч тэр үед юу болох гэж байгааг төсөөлөөгүй. Цагдаа нар 8 сая долларын үнэтэй хашс руу очиход хамгийн амжтай гэр бүлийн хэрэг илэрсэн юм. Энэ нэмэгнэлт түүхийг ойлгохын тулд эхлээд нэг хүний тухай ярих хэрэгтэй. Кан Юан. Тэр бол өөрийн хүчээр хөрөнгөцсөн нэгэн. 1973 онд Хятадын умар зүг төрсөн. Кан Юан баян гэр бүл төрөөгүйч түүний гэр бүл нүүрсний салбараас бага зэргийн өрөнгөтэй байжээ. Тэр ухаантай, зоригтой хүн байсан. Гэр бүлийнхээ хадгаламжийг ашиглан бизнесээ хамруулж чадав. Хэдхэн жилийн дотор жижиг компани олон саяын үнэлгээтэй том бизнес болгож чадсан байна. 2005 он гэхэд хангалттай өргөмжсөн тэрээр Хятадаас гарахаар шийдэж дараагийн зогсоолоо Канадыг сонгосон байна. Канад түүний хувьд шинэ боломжийн орн байв. Гэхдээ Канадад байнга оршин суух виз авах нь хүмүүсийн боддог шиг амар байсангүй. 2005 он тэр Канадын иргэншилтэд нэг хятад эмэгтэйтэй гэрлэж энэ гэрэлтийг дараа нь хуурамч байж магадгүй гэж сэтгүүлсэн байдаг. 2 жил ч хүрэлгүй хурдан салцгаалсан. Гэхдээ энэ гэрлэлтийн ачаар Кан Юан Канадын хууль ёсны оршин суух виз авч чаджээ. Тэр үед түүний хөрөнгө 50 сая долларт хүрсэн байлаа. Кан Юан олон тансаг үйл хөдлөх хөрөнгөтэй байсан. Хувийн арал, Бентл, Rolls-Royce машинуудаа хүртэл ажилчдаа дэлгүүр эсгэд хэрэглүүлдэг байсан. Гэхдээ түүнд нэг л зүйл дутуу байжээ. Тэр бүгдийг худалдаж авч чаддаг байсан ч жинхэнэ хүсэж байсан зүйлээ авч чадсангүй. Кан Юан амжилт, нэр хүндтэй хүн байсан. Харин түүнээс огт өөр амьдралтай нэг хүн байлаа. 60 настай Ли Жао. Тэр үргэлж бусдын амжилтын хажууд дарагдаж хэн ч анзаардгүй хүн байсан. Ли Жао бол эмчийн гэр бүл төрсэн боловсралтай айлын хүүхэд байсан ч улс төрийн өмнө түүний бага насыг бүрэн сүрвэлжээ. Тэр 8 настай байхдаа төр аавыг нь эсэргүү гэж буруутгаж 2 жил албатай ажил хийлгэсэн. 2 жилийн дараа аав нь гэртээ ирсэн ч дахиж эмчээр ажиллахыг зөвшөөрөөгүй. Харин ээж нь ажилласаар байсан ч урагчтай гэрэлсэн эмэгтэй гэж хүмүүсийн дунд гадуурхагджээ. Гэр бүл нь гинэд ядуурч өдөрт нэг л удаа хоол идэж өвлийн үтэнд ганц нэмгэн өнжил хувааж нөмөрдөг болсон. Жаахан хүү Ли Жао үлсэглэн гадуурхал доромжилтунд өсчээ. Найзууд нь дээрлэхэлж хүнтэй нийлж тоглодгүй байсан. Тэрээр 11 настай байхад ээж нь нослоор нас барснаар маш их ганцаардах болжээ. 16 настайдаа сургуулиасаа гараад ажил хийсэн. Өдөр бүр 12-оос 15 цаг ажиллаж 7 хоногийн 6 өдөр хүн хөдөлмөр хийдэг байв. Түүний олсон мөнгөний ихэнхийг хөгшин аавдаа зориулдаг байсан. Ингэж олон жил ажилласны дараа бие сэтгэл нь төлдөж эхэлжээ. Нэг өдөр тэр гэрээ их санаж цастаа өдөр гэрлүүгээ алхаж явсан гэдэг. Гэхдээ ядарч ухаан нь балартаж хөлдөх шахсан байдалтай олдож сэтгцэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэнд удаан хугацаанд имууч имшүүлжээ. Олон жил өнгөрсний дараа түүний амьдрал арай гэж дээшилж эхэлсэн юм. Ах нартайгаа хамт жижигхэн бото эстүүд нээж хангалттай мөнгө хураасан. Тэгээд нилээн дөлгөө эмэгтэй шаатай гэрлэж 1987 онд анхны охин Флорис төржээ. 2001 онд тэд гэр бүлээрээ Канада руу цагаачлахаар шийдсэн. Охиндоо илүү сайхан ирээдүй өгөхийг хүссэн учраас тэр Флорис бол Ли Жаогийн цорын ганц хүүхэд байсан. Тэр охиндоо бүх хайр, итгэл, найдвараа зориулж Канадад шинэ амьдралаа эхлүүлсэн юм. Флорис насан туршид Ultra Rich Girls гэдэг реалити шоунд оролцож Follow Z нэрээр олон танигдсан. Энэ нэвтрүүлэг Канадад төдийгүй Хятадд жалгартай болсон юм. Үүний дараа Флоренс нийгмийн сүлжээнд алдаршиж баян эрхчлөөтэй залуусын төлөөлөл болжээ. Гэхдээ тэр тансаг амьдралын ард нэг нууц байсан. Флорис найз нартаа ганцаараа байхад Кан Юан ахт иргэд байвал нэг л аюултай санагддаг гэж ярьж байсан гэдэг. Нэг зураг авалтын үеэр би түүнээс аль болох зайгаа барьдаг. Тэр гэр бүлийн уур амьсгалыг эздэг яагаад ч юм сөрөг энергитэй хүн гэж ярьсан байдаг. 2010 онд Кан Юан Ли Жаогийн гэр бүлд хамт амьдрах санал тавьжээ. Тэр 8 сая долларын үнэтэй харштай хамт амьдарч хамтын бизнес эрхэлж ашиг хуваах санал тавьсан. Тохиролцсон ёсоор Ли Жао Кан Юантай хамт ажиллаж орлогын 3/1-ийг авах ёстой байлаа. Харин Ли Жаогийн эхнэр Шая гэрийн ажил туслана гэж тохирсон юм. Ли Жао Шая хоёрт энэ нь амьдралаа өөрчлөх алтан боломж шиг санагдсан. Гэвч тэдний мөрөөдөл тун удалгүй аимшиг болж хууржээ. 5 жилийн турш нэг дээвэр дор амьдрах хугацаанд Ли Жао ашиг орлогоос $1 авч чадаагүй. Кан Юан зөвхөн Ли Жаод биш, ферм дээр ажилладаг ажилчдаа ч мөнгө өгдөггүй байжээ. Учир нь ихэнх мөнгөө 100 гаруй найз охид нууц амаргуудаа өгдөг байв. Ли Жаогийн хувьд зүгээр л үнэгүй боол болсон мэт санагдаж байлаа. Тэр өдөр бүр хүнд ажил хийдэг. Гэхдээ хинч түүнийг тоодоггүй, үнэхээр хинч биш хүн шиг болсон. Ли Жао өдөр бүр Кан Юаныг эмэгтэйчүүдтэй хэрхэн харьцдгийг харж зэвүүцэж байв. Кан Юан бусдыг доош нь хийдэг, таалагдахгүй эмэгтэйг зодож торомжилдог байлаа. Тэрэнд хүн чанар гэж юм үлдээгүй. Ли Жаогийн хувьд энэ бүхэн шудраг бус байгаагаас гадна доромжлол мэт байв. Тэр удаан твцсэн гэхдээ ууран дотроо хуралцаар эцтэй тэсгээ болсон байлаа. 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Ванкуверийн тэр тансаг харшид бүх зүйл хэвэн байв. Ша болон түүний ээж цэцэрлэг талхаар гарч харин гэрт Ли Жао, Каньон хоёр л үлдсэн байлаа. Гэхдээ Ли Жаогийн хувьд энэ өдөр жирийн өдөр байгаагүй. Тэр олон жил дотроо хадгалсан итгэл найдвараа сүүлчийн удаа ашиглаж үзэхээр шийдсэн. Тэр шинэ бизнес төлөвлөгөө гаргаж Каньонд танилцуулахаар бэлтгэжээ. Тэр энэ удаа бош шиг биш харин нэр төртөө эрхэм шиг орж ирсэн. Өөрийн эрх үн цэнийг сэргээх гэж зорьсон. Каньон түүний яриаг анхаарч сонсох үгүй, сонио ашиг хандлага үзүүлж, доромжилсан өнгөөр хариулж яриаг тасалж байв. Тэгснээ гинэд чанга инээсэн. Ли Жаогийн хувьд энэ бол 5 жил тэссэн төчээр их хязгаар байлаа. Ли Жао дэлбэрэх гэж байсан бүхүүр гомлоо ил гаргав. Энэ олон жилийн хүнд хөдөлмөр доромжлол бүгд нүрэн дээр нь ил харагдаж байв. Тэр анх удаа Каньон шууд хэл зүрхэлсэн. Чи надад амснаа хизээ биелүүлэх юм. Би чи хүн шүү дээ гэв. Каньон инээмсэглэж суугаад хэлсэн. Хэрвээ чи надад өөрийн охин Флоренсийг эхнэр болгож өгвөл би шинэ бизнесийн хагасыг чамд өгнө гэжээ. Ли Жао хэсэг юу сонсноо ойлгохгүй чимээгүй сулаа. Дүү гэж хүндэлдэг хүн нь охинтой нь гэрлэх тухай ярьж байгаад итгэж чадахгүй байв. Флоренс бол Ли Жаогийн цорын ганц охин. Тэр охиноо бүхнээс илүү хайрладаг, амьдралынх нь утга учир гэж боддог байсан. Ли Жаогийн охин Флоренс тэр үед хүнтэй гэрлэх гэж байв. Харин Каньон дүрч гарч яваа ир хүн. Эхэндээ Ли Жаод энэ яриа зүгээр л тоглоом шиг санагдсан. Гэхдээ Каньоны яриаг сонсох тусам түүнд айдас төрж бүр нуруугаар нь хүүтааж байв. Каньон бүр хуульч хөлсөж Флоренсийг нөхрөөс нь салгах тухай уртл яриад эхэлжээ. Тэр надад одоо доктортой амьдрал хэрэгтэй. Флоренс намайг төгс харагдуулна гэв. Ли Жао тийм юм хийж болохгүй гэж хэлсэн. Гэтэл Каньон чи надад яахыг минь заахгүй шүү. Чи хин юм сул дорой амтан минь гэжээ. Тэр үгийг сонсоод Ли Жаогийн 5 жил дотроо хураасан бүх уур хилэн тэр мөчөд дэлбэрв. Каньон түүнийг доромжилснаас гадна охиныг нь бизнесийн хэрэгсэл болгож ашиглах гэж байсан. Ли Жао хашгиран хамгийн амар хараалын үг хэлжээ. Хятадуудын хэллэгээр тэр Каньоныг амтнаас дор хүн гэж хэлсэн. Энэ бол бараг хэлж болдгүй хараал юм. Каньон Ли Жаог их л цогсон. Ли Жао айсандаа авахарч гүйсэн байна. Тэгээд нүдэнд нь нэг алх харагдав. Ли Жао булан шахагдаж битгий ойрт гэж хашгирсан. Тэгээд алхаа далаасан байна. Каньон инээгээд чи чадахгүй чи хулчхар гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод Ли Жао алхаа буулгав. Алхаа буулгахдаа санаандгүй Каньоны үлийг зогчээ. Дараа нь Каньон уурлаж Ли Жаог зодох гэж араас нь хөөж дайрав. Хаалга, тайлга, шил цав агарч чангадуу гарч байлаа. Ли Жао дараа нь хэлэхдээ би гараж руу цогцсон. Тэгээд Каньон газар унсан. Гэхдээ тэр цусаалдаж байсан ч босох гэж оролцсон гэжээ. Тэр үед Ли Жао айсан байна. Учир нь Каньоны гэрт нь буу байдаг гэдгийг мэддэг байсан. Каньон одоо бууга авах гэж байгаа байх гэж бодсон байна. Тэгээд айсандаа сэп рүү гүйж буу гаргаж ирээд битгий ойрт гэж гашгирсан. Гэвч Каньон зогссонгүй. Тэр хараалын үг хэлж зодох гэж дайрсан байна. Дараа нь 2 удаа буундуу гарав. Каньон газар унаж дахиж хизээж босоогүй. Буу дуугарсны дараа бүх зүйл чимээгүй боллоо. Каньон газар хөвтөж хөдөлгөөнгүй болов. Ли Жаогийн гар нь салганаж амьсгаад нь зогсож байлаа. Тэр юу хийснээ ч ойлгох сөхөөгүй байв. Амьсгаан давхцаж гар нь чичрэн тэр гартаа бууга барьсан чигтээ хөдлөхгүй байлаа. Тэр үе Шая болон түүний ээж гадаа алхаж байсан. Тэд буундуу сонсоогүй харин хэсэг хугацааны дараа гэртээ эргэн орж иржээ. Гэрийн үдээр орж ирэхэд гаражийн шалан дээр Каньон хэвтэж эргэн тойрон цуснд будагдсан байлаа. Харин дэрэгдэн Ли Жао зогсож гартаа буу барьсан цонхисэн царайтай байсан. Шая айж хашгираад юу болсон юм бэ гэж асуухад Ли Жао дуураагүй. Зүгээр л гүнзгий амьсгаа авч хоолойн зангирч байв. Та хоёр одоо явах хэрэгтэй. Аль болох хол одоо яв гэсэн. Хэрвээ тэр үе цагдаа руу шууд залгасан бол энэ нэрийг өөрөө төгсөх байсан байх. Гэхдээ Ли Жао бүхнийг нуух гэж оролцсон. Эхнэр хадам ээж хоёр нь сандарч гарч явсны дараа Ли Жао Каньоны зогц руу харав. Тэр зогцсны хажууд суугаад алхахыг дахин шуурж авлаа. Гэхдээ энэ удаа зодох гэж биш зүгээр л амьд байгаа эсхийг шалгаж үзэх гэж. Гэвч хөдөлсөнгүй. Тэр мөчид Ли Жао бүх зүйл дууссан гэдгийг ухаарсан. Тэр альчуур сойж авч цусыг арчиж эхэлжээ. Тэр хичнээн арчаач цусны тол барилахгүй байв. Хамгийн том асуудал бол цогцыг яах вэ гэдэг байсан. Тэр хэсэг хугацаанд зогсож байснаа нэг аимшигтай санаа төржээ. Тэр өмнө нь ан хийж байсан. Хэрвээ ямар нэгэн зүйл хэд том байвал зөөхөн тулд жижиг болгох хэрэгтэй. Дараа нь тэр өөрөө мэдүүлэх өгтөө ингэж хэлсэн байдаг. Би баавгай, гахай, буг зэрэг амьтдыг нэрлэж байсан. Тэр үед би энэ бол хүн биш зүгээр л амьтан гэж өөртөө хэлж байсан. Тэгээд тэр галтогооны хутга, хөрөө алах бүгдийг ашиглаж эхэлсэн. Өөртөө энэ хүн биш зүгээр л мал нэдэлж байна гэж итгүүлж байлаа. Тэр шөнө 2015 оны 5 дугаар сарын 2-ны 11 цаг 30 минутад 911 рүү нэгэн аимшигтай дуудлага ирсэн.
Дуудлага хийсэн хүн бол Ли Жаогийн эхнэр Шая. Тэр хятад хэлээр яриад хоолойн чичрэн уйлж байжээ. Хажууд нь нэг танил нь англи хэл рүү орчуулж операторт юу болж байгааг тайлбарласан байна. Оператор асуусан: "Яагаад та 5 цаг өнгөрсний дараа 911 руу залгасан юм бэ?" Шая нулимс тусдуулж хэлсэн: "Би айж юу ихээ мэдэхгүй байсан. Тэгээд найз нөхдөөсөө асууж тэгээд л залгасан" гэв. 911-ийн дуудлага хүлээн авмагц Ванкуверийн цагдаа нар очжээ. Хаяг нь Ослоор гудамж 3688, Шоннесийн оруулал. Энэ бол Ванкуверийн хамгийн чинэлэг хамгаалалт сайтай бүс хаус болгон өндөр ашаа хамгаалтын системтэй. Тиймээс цагдаа нар с ิจ гтэн байшин дотор байж магадгүй гэж үзээд шууд дайраагүй. Харин бүх талд хамгаалалт авч орчныг бүсэлсэн байна. Тэр хаус нь шилэн хантай, орчин үеийн загвартай байжээ. Ингэснээр цагдаа нар гаднаас нь дотор юу болж байгааг тодорхой харж чадсан. Харин тэдний харсан зүйл хизээж мартагдахгүй айдас байлаа. Гэрэл бүдэг гал тогоонд Ли Жао гартаа махны утга, алах, буу, бүр цахилгаан өрөө өртөл байрсан байжээ. Тэр гараж гал тогоо хоёрын хооронд тасралтгүй явж, улаан цустай гэлгар удчирч, хутгаа угааж, ус дүүргэсэн хувин зөөж байв. Цагдаа нарын хамгийн их чочроос нь түүний тайван байдал. Тэр хэсэг сууж амарч байгаад гоймон чанж иджээ. Хоол идэж суугтаач юуж болоогүй мэт тайван царайтай байсан. Гэхдээ цагдаа нар тэр даруй дайраагүй. Учир нь байшинд өөр хүн, зэвсэг эсвэл барьцаалагдсан хүн байж магадгүй байсан. Түүнчлэн энэ хороол бол Ванкуверийн хамгийн нэр хүндтэй бүс. Цагдаа нар алдаа гаргавал ус даяар шүүмжлэл агуулах байв. Тиймээс тэд хүлээж бүтэн шүн хашааны цаанаас ажигласан. Өглөөний 8 цагт Ли Жао уцаа авч цагдаагийн хятад хэлтэй ажилтнтай ярьжээ. Тэр үед тэр гал тогоонд сууж гоймоо идэж байсан. Хажууд нь цустай хөрөө угаагаа гуутга хэвээр байжээ. Яриа дуусмагс тэр бууга тавиад гаражаа алгаар гарч ирэв. Гар хоосон эсэргүүцэл үзүүлэлгүй толгой гудаасан байлаа. Цагдаагийнхан чимээгүй ойртож гарыг нь хүлж баривчилжээ. Зүгээр л бүхнийг хүлээн зөвшөөрсөн хүн шиг дуугүй байсан. Дараа нь цагдаа нар байшинг нэгжиж бүх өрөө, коридор, булан бүрийг шалгасан. Гаражны дотор гэлгаруудтай 108 ширхэг биеийн эсэг байжээ. Зарим нь хөргөгчөнд, зарим нь шалан дээр, зарим нь цус туссан байдалтай. Тэнд болсон зүйл жирийн аллага байгаагүй. Ли Жао баривчигсны дараа Канада даяар хүмүүс чичирдсан. Цагдаа нар байшин доторх нотлох баримтуудыг цуглуулж нэг бүрчлэн шинжилж байв. Гараж дахь 108 ширхэг биеийн эсхийг тус бүрдэн дугаарлаж, хөлдөөгчөнд хийсэн эсхийг ч хүртэл тусгай утанд хийж шинжэнгөө ажилласан. Ли Жао аль бие ёсоор шүүхэд шилжиж, бараг 2 жил үргэлжилсэн урт ажиллагаа эхэлжээ. Шүүхийн танхим Жаогийн өмөөлөгчд нэг л гол зүйл дээр төвлөрчээ. Тэр хүн санаатай аллага үлдээгүй. Энэ бүхэл бүтэн олон жилийн дарамт доромжлол, айдас, ялангуяа охиныхоо төлөөлт гисэн. Тэр үед сэтгэлээ барьж чадаагүй гэж хэлсэн байна. Тэд үүнийг урдчлан төлөвлөсөн аллага биш, харин гинтийн сэтгэлийн хөдөлгөөнөөс үүдсэн гэмт хэрэг гэж үзжээ. Санаатай аллага нь бүх насаар хоригдох ялтай. Харин сэтгэл хөдлөлийн улмаас гарсан аллага нь хамгийн багадаа хэдхэн жил хоригдох ял авч болох байлаа. Өмгөөлөгчд шүүхэд дахин хэлж байв. Тэр олон жил ажиллаж, төвчж доромжлуулсан. Тэр охиныхоо нэр төрийг хамгаалах гэж л тэр мөчөд дууралсан. Энэ бол урдчлан төлөвлөсөн хэрэг биш, харин аргагүй төрсэн хүний сүлжийн бухимдал байсан гэжээ. Гэхдээ прокурорууд энэ тайлбарыг хүлээж аваагүй. Тэд Ли Жаог олон жил дотроо үс хонзон тээж санамсаргүй биш харин урдчлан бодсон өшөө авалт хийсэн гэжээ. Тэр зөвхөн алсан биш, тэр дараа нь бүх улмуурыг нууж өөрийгөө хамгаалахын тулд бүхнийг төлөвлөсөн. Энэ бол сэтгэл хөдлөл биш, энэ бол сайн бодсон үйлдэл. Энэ нэрийг олон улсын хэвлэлд тарж Канадад төдийгүй хятадч том сенсац болж хувирсан. Гэхдээ сонин сэтгүүл бүр түүнийг өөрөөр харж байв. Канадын олон хэвлэл нийтлэлүүд Ли Жаог өрөвдөж байсан. Тэд каньоныг зүгээр нэг хохирогч биш гэж тодорхойлжээ. Түүнийг тансаг амьдралж ивсэн олон амгарын дунд амьдарч бусдыг доош хийдэг бүр хууль бус бизнесийн с ิจ гтэй эргүүтэй байсан гэж бичсэн байдаг. Зарим их сурвалжууд каньоныг хятадд авилгын эрх шалгагдаж эхэлсэн үедээ гадаад руу гарсан гэж мэдээлсэн. Түүнийг өгсөний дараа үлдсэн хөрөнгө нь шинэ маргааны гол сэдв болжээ. Олон эмэгтэйчүүд нэг нэгээр гарч ирж бит хоёр хүүхэдтэй байсан гэж мэдэгдсэн. Канадын шүүхийн ДНК шинжилгээгээр 5 хүүхэд нь үнэхээр каньоны төрсөн хүүхэд болох нь батлагдсан байна. Ингэснээр тэд хууль ёсоор өв залгамжлах хэрэгтэй болжээ. Нөгөө талд Ванкуверт байсан хятадууд Ли Жаогийн талд байсан. Тэд түүнийг алуурчин гэхээсээ илүү нийгмийн шударга бус байдлын золиос болсон гэж харсан. Тэр олон жил доромжлуулж айдас гомдлын дунд амьдарсан. Тэр охиноо хамгаалахын тулд л ингэж уралсан. Гэхдээ үүний эсрэг байр суурьтай хүмүүс ч байлаа. Тэд 108 хэсэг болгоно гэдэг бол ямар ч байдлаар өөрийгөө хамгаалах үйлдэл биш гэж хэлсэн. Тэр хичнээн уралсан ч ийм аимшигтай зүйл хийх сэтгэл байж болохгүй гэж үзжээ. Хүмүүсийн дунд энэ хэрэг зөвхөн хүн алах гэмт хэрэг биш. Харин эрх мэдэл, мөнгө, соёлын ялгаа, гэр бүлийн ёс суртахууны задарлын тухай түүх болон хувирсан. Бараг 5 жилийн турш үргэлжилсэн шүүх хурал эцэст нь 2020 оны 10 дугаар сард шийдвэрээ гаргасан байна.
Британий Колумбийн дээдшүүх Ли Жавг санаандгүй хүн амины эрэг болон цогцыг санаатаагаар гэмтээсэн гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. Шүүх түүнд 10 жил 6 сар хоригхол оноосон. Гэхдээ урьдчилсан хорих хугацааг хас тооцсон эрт суллагдах боломжтой болгосон байна. Шүүгч хэлэхдээ түүний мэдүүлэгт олон зөрчил эргэлзээ бий. Гэхдээ түүнийг аллахыг урьдчилан төлөвсөн гэж нотлох хангалттай баримт байхгүй. Шүүхийн явцад хийсэн үйлдэлээ үнэхээр гэмшиж байгаагаа харуулсан. Энэ нь шийдвэр гаргахад нөлөөлжээ. Хохирогчийн талын хуульч хэвлэл ярилцлага өгөхдөө 108 хэсэг болгон хувааж ийм харгас байдлаар хүн хөнөөчгөөд 10 жил гэдэг бол шударга бус гэж хэлсэн байна. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр уулзцаая.